Эйлер тооны чанар бүр цаашлах юм бол анхны тоонуудын тархалтыг судлах явцдаа фи гэж нэрлэгдэх нэгэн чухал функцийг тодорхойлсон юм. N нь тооны хэврэг чанарыг хэмждэг. N тоог өгөгдсөн бай гэвэл түүний фи утга нь 1-ээс эхлэн N хүртэлх тоонуудаас N-тэй харилцсан анхны тоонуудын тоотой тэнцүү юм. Жишээ нь 8-ын фи утгыг олохдоо 1-ээс 8 хүртэлх тоо бүрийг 8-тай авч хамгийн их ерөнхий хуваагчийг олоход 1-ээс их бол тоолохгүй үлдээнэ. Тухайлбал 6-г тоолохгүй. Учир нь 8 болон 6-гийн хамгийн их ерөнхий хуваагч нь 2. Харин 1, 3, 5, 7 нь 8-тай харилцсан анхны тоо тул тэд тоологдно. Иймд 8-ын фи нь 4 байна. Өгөгдсөн тооны фи утгыг тооцох нь хэр хүнд байх нь сонирхолтой юм. Графикт анхаарлаа хандуулцгаая. Энд 1-ээс 1000 хүртэлх бүхэл тоонуудын фи утгуудыг дүрсэлсэн байна. Энэ хэн тааварлаж болохоор байна уу? Хамгийн дээд талын шулуун шугамдах цэгүүд нь бүх анхны тооныхыг дүрсэлж байгаа юм. Ямар ч анхны тоон нэг болон өөрөөсөө өөр хуваагчгүй тул ямар нэг пи анхны тооны фи нь P-ээс 1-ийг хассантай тэнцүү. 7-гийн фиг олохдоо 7 нь анхны тоо тул 1-ээс 6 хүртэлх бүх тоог тоолно. Иймд 7-гийн фи нь 6-тай тэнцүү. 21377 гэсэн анхны тооны фиг асуувал түүнээс 1-ийг хасаад 21376 гэсэн хариуг хэлэх нь. Иймд ямар ч анхны тооны фиг олох нь хялбар байдаг. Харилцсан анхны тоонуудын үрживрийн хувьд фи нь бусад фигийн үрживэртэй тэнцүү байдаг. Өөрөөр хэлэх юм бол A-г үржих нь B-гийн фи нь A-гийн фиг үржих нь B-гийн фи байх нь. Хэрв N ямар нэгэн анхны тооны үрживэрт тавигдж байвал N-ийн фи нь P1-ийн фиг үржих нь P2-ийн фиг үржсэнтэй тэнцүү. Иймд N-ийн фи нь P1-ээс хасах нь 1, үржих нь P2-аас хасах нь 1-тэй тэнцүү байх нь.